Start the match. За дараагийн жингийн буюу эмэгтэйчүүдийн хасах 53 кг-ийн алтан медалийн аврагын төлөө тоглолт явагдаж байна. Бүх болонгоос Сауди Арабын тамирчин Абу Талиб улаан талаас Хятад улсын тамирчин Зожо гарч ирсэн байна. За Хятад улсын тамирчин Зожогийн хувьд бол үнэхээр бэлтгэлжил сайн байгаа нь бол харагдаад байгаа тийм ээ. Тий. Доонуудыг бол аваад бүгд нь Солонгос улсын тамирчныг бол Хөнгөн жилт ажил. хийхгүй. За Сауди Арабын тамирчин бол өнгө медалийн төлөөс энтгэг улсын тамирчин Хонооны таваар ялж байгаа харагдсан түрүү. За. Аль нь за эхний үеийн секундууд дээр үл аль нь тэгэл тандаал хараад. За одоо энэ за Хятад улсын тамирчин ихний 2 оноо гарлаа. За Сауди Арабын тамирчин Абу Талиб бол Азийн Чинсаны нэгт явж байгаа юм тамирчин байна. За Хятад улсын тамирчин Зожо бол Азийн Чинсаны 6 гараар ирэмлэгдсэн юм. Өндөр ур чадрын хоёр тамирчин алтан медалийн төлөө. Хин ч ялах боломжтой тийм ээ. Арабын тамирчин бол ямар өндөр зэрэглэлийн тамирчин гэдэг цаанаас нь харагдаж байгаа юм байна. 2 тэг. За энэ Хятад улсын тамирчин бол яг сайн гой хурдтай тоглоомнуудыг одоо ухсраа тоглоомнуудыг тэгж доор өсгөлж байгаа дээшээ гиндүүлж яваад байгаа. Тэргийг хийж гин. Тэгээ Сауди Арабын тамирчин бол сайн хамгааллаа. Хамгаалж байна. Урд төлөөс сайтай тамирчин байна. Оо. Эзний өшгөлт найдвартай байгаа. Хятад улсын тамирчин бол яг эзний өшгөлтөө яг хугацааг нь маш зөв мэдрээд байгаа. Тэгээ яг нөгөө эсрэг тамирчны өшгөл дуусан гол зурж игээд байгаа. Жики буюу толгойд нүүрэн жих өшгөлтөөс оноо сайн авч ирсэн. Хятад улсын тамирчин бол түрүүний тоглолтод за Сауди Арабын тамирчин бол тэр өшгөлтийг ямар ч цууг нь алдахгүй байна тий. Даанч гидсэндээ бол алдчих байна. За энэ үе бол ингээд болчих шиг байна. За没抢到第一点，没问题。方案接着打，深呼吸，清楚没有？能理解？晋升要有技术。за хоёрдугаар үе. Тэгэхэд бэлэн болж байна. За Хятад улсын тамирчин. Тэгэхээр найдвартай л оноонуудыг аваад байгаа. Их олон өшгөлөхгүй юм тэгээд оноо үедээ бол маш амжилттай оноо аваад. За гидсэн. Сауди Арабын тамирчны одоо өшгөлт оноод байгаа л төдийлөн контакт үүсэхгүй юм тийм ээ. Тийм ээ. Тэгэхээр бас хүч султай өшгөлтөд байгаа юм болов. Контактаас оо ямар гоё. Маш гоё мэдэрлээ. Урд төлөөс гартаа юутай тэн өшгөлтөө. Оо бас за Сауди Араб улсын тамирчин Абу Талиб бол одоо Азийн чансаад нэгт байгаа. Сануулж байгаа толгоонуудаар оноо авч байна. За Сауди Арабаас бас таквондогийн төлөөр анхны олимпиа одоо эрхийг авч олимпиад оролцсон юм тамирчин байна. За тэгтээ ер нь бол
Эрдэнэ тамирчин бол 5 хоног бол нөхөн гэж л үзэндээ 1 минут байгаа учраас санаа авах болоогүй байна. Үедээ л хожлоохгүй бол бас сүүлийн 2-3 секундэд хүртэл одоо тоглолтын өөрчлөлтүүд байгаа тийм ээ. Ингээд тэгшгээр хэд тусаа 3 оноо авч байна. Ийм оноо төрнээ. За Сауди Арабын тамирчин ер нь оноо илүү байгаа гэж жоохон хараад байна. Хамгийн сайн хамгаалт бол бас товтлогоо гэдэг байгаа шүү дээ тий. Одоо өөрөө бас нэмээд оноогоо явуулах хэрэгтэй. За оноо авахгүй байснаас нь товтлогоо хийж авах. Ядаж зэрэг тий одоо оноо алдах магадлал багсан шүү дээ гэж. Хараад л байна да. Өөрөө явах хэрэгтэй. Уул нь илүү арай өндөр чацтай харагдаж байна тий. За сайн аюултай товтлогоо ярьсан болооч. Гоё мэдрээд гаргачлаа. Өмнөх яг энэ тавталгаанд бол оноо алдсан. Сауди Араби. За одоо давуу тал бол Сауди Араби байгаад байна. Тэд тамирчин бол цаг дуустал явна. Угаасаа 3 оноо нөхөгдөн шүү дээ. 90 их магадлалтай шүү. За ингээ бүр 6-4 болгож таргуулах. За 4 секунд бол хангалттай баг. За энэ дээр зэрэг. Тэр харж. За гэхдээ энэ үеийг Сауди Арабын тамирчин авчадлаа. Гэтэ яг юм ойролцоо тамирчид бол бас За шийдвэрлэх 3 дугаар үе. за энэ үед Азийн аврал шалган тавдарна. За Сауди Арабын тамирчин бол санаа тавтаагаад. Эхний үешгээ үгүй 2 дугаар үеийн яг ялдаг авсан үешгээс эхлүүлж байна тийм ээ. Тэгж байна. Окей. Энэ өндөр чаттай тамирчин бас дайраад байхад бол маш хэцүү байдал үүсгэж байна. Тэрийг гэж мэдэрсэн болтой. Нэлээд явж байна. Тавраг шүүгчтэй өшгөлж орж ирж шүү. За үнэхээр бас 1 оноо ч гэсэн чухал байгаа болохоор дивжээний болонгоос шахсан ч ихтэй бас өргөжлүүлээд байна шүү дээ Сауди Араби. Торгуул агуулчихъя гэж бодоод байна тий. Бүр одоо оноо авалцааг үед бол энэ торгуулийн 1 оноо хүртэл маш том одоо хожих боломжийг. За 5 өгсөн 2 өшгөл. За яг 2 дугаар үешгэл 5 дэг гэж эхлүүлээ. За одоо хэрхэн тесрэх бол хэдэн тамирчин бас гоё тавталгаанууд явах хаа. За тийм тамирчнаас л одоо маш их зүтгэж шаардна да. 5 оноо бол бас яг авах байгаа хүндээ бас том тийм ээ. Том. Хэцүү санагдана. За хэдэн тамирчин шийдсэн юм хийж ин. Оноо яг одоо гаргаж чадаагүй ч гэсэн. За. За ингээд 6-5 болгоод өөрчлөлөө онооны давмал. Ямар анхааралгүй зогссон Сауди Арабын тамирчин тий. Магадгүй жоохон тайвшраад. Тий. 5-ыг болоо тайвширсан 6-5 болгочлоо. Сайн. За тийм тамирчин үнэхээр сайн хамгаалж байна. Өөрөөс нь одоо биеэр жоохон ийм байгаа ч ингээд хаад нэгдвэл маш их алхах ирж байгаа. Үнэхээр сайн зогсоож байна. Гэлжил өндөртэй байна. Өндөртэй байна. 5-6. За өөрөө бол тесрэх үедээ гоё хурдтай тесрэж чадчихин тий. За Сауди Арабид нар ч одоо найдвартай оноог авахгүй бол яг энэ чигээр үргэлжлэх нь хэвтэй байж байна. Туслахаар энэ бол бас торгуул авна шүү. За багш тэрийг мэдээд карт өгчлөө дөө. Бас жоохон амрах тактик ороод ирлээ дээ. Сүүлийн 20 секундэд тесрэхэндээ. За сая бол хитэн тамирчин дараалсан гэдэг айхтар тоглоомнуудыг хамгаалаад нэлээд одоо цуцсан тий. Чаал аваад амсгаа бол маш өндөр боллоо. Тэрийг бол тасалжуулагч тэр дор нь анзаараад суугаад өгөнгүүт шууд карт өгч штэ. Тэгж байна.
За мэдээж тамирчнаа одоо хожуулахын тулд бол дасгалжуулагч өөртөө байгаа боловцоог бол бүгднийг ашиглана. За тэгээ тамирчнаа ядаж байгаа, яаж байгааг харж байгаа мэдрэмж бас байгаа дасгалжуулагч. За Сауди Арабын дасгалжуулагч бол идэхгүй тулсан албаар амрах гэсэн торгуул өгүүлгээл шүүгч рүү бас хэлж байна. За энэ тоглолт бол одоо маш өрсөлдөөнтэй гайхалтай тоглолт байна. Айл айл нь хаашаа жиргэж болохоор л болчлоо, айл айл нь зэргийн амралтыг бол авцсан сэрэгцэн. Ялангуяа хатын тамирч бол нэлээд сэргээд ирж байгаа харагдаж байна. Тэгэхээр одоо нэлээд сэргэлт амралт авсан бол шийдэмгий товтлогоонууд ирэх байх. За харин Сауди Арабын тамирчин тэрийг хэрхэн хаах нь гэдгийг харъя. За Сауди Арабын дасгалжуулагч нэлээ бухимдсан харагдаж байна тийм ээ торгосонгүйгээд. За ер нь тамирчид маань бол төрүүж довтлох юм бол илүү даваа талтай тийм ээ. Мэдээж тэр довтлож байгаа хүн бол инерцээр мөрөгөхөд ядаж нөгөө тогтоож байгаа хүн бол илүү ядрах боломжтой. Эцэргээр өөрөө харж байгаа тэр инерцээр ирж байгаа тэр хөшгөлтийг хүлээж авахд бол маш их энерги зарцуулж ийж өгдөг. За 5-6 сүүл яар. За энэ хөшгөлт ирээд за үнэхээр гахалтай хийж байгаа энэ хөшгөлтийг. Энд хөшгөлт нь өөрөө маш сайн гойдсон. За сая хөшгөлт ямар ойрхон байна. Харах оноо бол гараагүй. За сая эргэлт хөшгөлт дахиад 90 5 15. За сүүлийн 10 секунд үлдсэн. 16 болсон. Нэг том оноо авах бол онооны давуу болчих боломжтой л Сауди Арабын хэлж бол. За оноо аваад сонж гин үү. За хатын тамирчин торгуул хэд болсон бэ? За ингээ 3 болж байгаа юм байна. За энэ дээр торгуул. За ингээ 4 торгуултай болсон. За одоо нэг торгуул авах юм бол хожигдох авъя л да. Ганцхан торгуул. Нэг торгуул авах боломжтой. Торгуул авахгүй л дээ. 12 нэ. 3 секунд. 2 секунд. Одоо бол нэг туршлагатай тамирчид торгуул авах тий. За 1 секунд 57-нд байл. За Сауди Арабын дасгалжуулагчтой нэг карт үлдээ. Янз бүрийн тоглолтыг дуусгаас өмнө картыг өргөсөн. Яг яагаад өргөсөн юм бол анзаарсангүй. За одоо камжаам нэхэж өргөх шиг байна. Тий, хоошоо явсаа торгуул өгөөч гэж байгаа байх. Тас Улаанбаалангийн тамирчин сүүлийн секундууд нэлээд олон торгуулийг ойроор хаачлаа тийм ээ. 4-1 хэрэгэлдэлтэй юм дээр ирлээ. За тэгээд угаасаа цаг дуусж байгаа болохоор ямар ч байсан картыг ашиглаад үзээгээд л өргөсөн байна тийм ээ. За энэ шийдвэртэй. За тэр шүүж. Команд. Эхийн хаалгыг Сауди Арабын дасгалжуулагч үзүүлээд байна л да. Халианы дараа өшгөлсөн гэж юу яасан юм бэ? Өргөсөн юм бэ? Тийм байна. Хэрхэн шийдвэрлэв? Халиа буюу тохс гэсэн командын сая явсан гэсэн боловч. За ингээд цаг угаасаа дууссан тийм ээ. 57-нд л гэсэн. Одоо уусаа оноо болчихлоо та. За ядаж 2 секунд хэвсэн бол бас нөхөй гэж бодсон тий. 57-нд бол 2 секундэд бол арай хурж амжихгүй тий. За ингээд ятад бас энэ тамирч амгын алтан медалийн болзол хангаж Астын аваргалж байна. За өөрөө ч маш их баяртай байна. Сэтгэл хөдлөл баяртай харагдаж байна. За ингээд хятад бас Астын аваргын эмэгтэй одоо англи 2 дахь аваргаа үлдэж авч байна. Яа. Ladies and gentlemen, the final match in the women's weight category up to 53 kilos. Winner is Zhuo Chu, representing People's Republic of China.
Монгол улсын ерөнхий эзний өдөр зохиогдож байгаа Улаанбаатар 2026 Олимпийн тэквондогийн Аз төвийн аваргын тэмцээний 5 дахь өдөр, Улааны Аз төвийн аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээний 3 дахь өдөр, эмэгтэйчүүдийн 67 кг жингийн аваргын алтан медалийн тулаан үргэлжлэн Ladies and gentlemen, we're ready to start the final match in the women's weight category up to 67 kilos. 67 кг жингийн аваргын алтан медалийн төлөөх тулаан Хөх талаас бүгд найрамдах Солонгос улсын тамирчин